Сайн байцгаана үзэгчдээ Моск гишүүнээс босоодтай хаалтын гэрээтэй шогийн хүрд хошин мэдээллийн хөтөлбөр энэ 7 хоногийн дугаар инхүү эхэлж байна. Энэ 7 хоногийн шогийн хүрдтэй хамтран ажиллагчаар Черз Шарарг. Хэтрүүлэн хэрэглэг нь эрүүл мэндэд хортой. Моск гишүүн улсын хурлын гишүүд болон нэр нөлөө бүхий хүмүүсийн их хэмжээний авилгал авсан талаар шүгэл үлээжээ. Нэрсийн жагсаалтад ерөнхий сайд асан хүмүүс болон үе үеийн хотын дарга нарын нэр байгаа нь хүмүүсийн сонирхлыг татаад байгаа юм. Энэ талаар Моск гишүүнээс өөрөөс нь асууцгаая. Сайн байна уу Моск гишүүн? Та энэ авилгалын хэргийн талаар шүгэл үлээсэн гэсэн байна. Энэ үнэн үү? Үнэ. Тийм ерөнхийдөө энэ улсын хурлын гишүүд болон ерөнхий сайд асан ер нь хотын дарга хийж байсан хүмүүсийн нэрс тэрэнд яваа тэр хүмүүс бол авилгал авсан талаар би шүгэл үлээсэн. Та яг яаж үлээсэн юм бол? Тэгэл ингээл үлээсэн шүү дээ. Шүглээ гаргаж иж байгаа л гэд үлээсэн. За ямар ч хэлсэн Моск гишүүн шүгэл үлээсэн байна. Шинэ ерөнхий сайдаар энэ учрал болсон бөгөөд саяхан шинэ сайдуудаа томилсон билээ. Энэ талаар ард түмний үзэл бодлыг сонсцгоё. Энэхүү Шараргийн хамт нь гашуун биш бөгөөд зөөлөн юм байна. Гэхдээ насан туршийн хүүхдүүд болон жирэмсэгчүүдийг уухыг хориглоно. За сайн байна ард түмээ. За одоо энэ сүүлийн үед засгийн газар маань ингээд дахиад ингээд солигдлоо. Одоо энэ талаар та ямар үзэл бодолтой байна? Ер нь бол энийг би бороо гэж бодож байгаа. Яг гэвэл энэ чинь сүүлийн 2 жилбэр 3-3 удаа солигдож байгаа байхгүй. Тэгэл ороод нэг хэдхэн сарын хугацаанд нэг юм ашгаа хийж авчаал гарч байгаа юм шиг баахан өрөнд улсыг унгаж ачаал тэгэл явуулдаг гэж байгаа байхгүй. Би бол энийг маш бороо гэж бодож байгаа. Тий. Гэтэ одоо яг нөгөө хийж чадахгүй байгаа хүмүүс нь ингээд дахиад сонгогдоод ууг нь дахиад шинжлэгдэж байгаа юм шүү тий. Ингээд болохгүй байгааг нь унгаагаад ч юм уу тий. Тэгэхээр уул нь яг чаддаг хүн ажиллаа авч явбал одоо бас зүв байгаа байхгүй одоо тий. Тэгэхээр зөв юм. Ер нь тий чадахгүй нүгээс чадахгүй юм чил унж байгаа шүү дээ. Тэгэл байхгүй болж байгаа. Чаддаг нь гарч ирэн. Тэгэхээр ер нь зөв юм шиг байна тий. Гэхдээ бас одоо энэ хамгийн хэцүү байгаа зүйл нь гэх юм бол одоо энэ тогтворгүй эдийн одоо энэ засаг ч юм уу тогтворгүй төртөө болоод эхлэхээр одоо энэ ажил хийж байгаа хүмүүс тэр хүнд ачаана гэд орж ирээд байгаа юм байна л да. Энэ талаар ийг гэж бодож байна. Тийм шүү дээ. Тэр чинь нэг улс төр өрөнд орж ийн гэдэг чинь ер нь бол бид нар өөрсдөө өрөнд орж ийн гэсэн үг байгаа байхгүй тий. Тэрний бүрийг шууд бидний одоо орлого байгаа байдал шууд нөлөөлж байгаа тий. Хийж байгаа ажил одоо хуваарь бизнес хийдэг бол тэр нь бүр хүн тусч байна. Тэгэхээр чин буруу юм биш. Тэгт ер нь доктортой ажиллаа сайн хийдэг яг тийм хүнийг л хүмүүсийг л одоо бид хүлээж ин да тий. Тийм тэгэхээр буруу. Баярлалаа. Ард түмний үзэл бодлыг сурвалжсан Бэлтак байлаа баярлалаа. Ноцтой мэдээ. Нэгэн кафед үйлчлүүлж байсан хүн 0-д хүн дээр бие засчгаад усаа татлгүй явсан байна. Уг ноцтой үйл явдлыг газар дээр сурвалжсныг үздэгэе. Сайн байцгаана үзэгчдээ бид бүхэн яг одоо бидний ард харж байгаа Тойлет кафегийн 0-д нэг хүн хүндэрчгээд усаа татаагүй байна гэсэн юм ноцтой мэдээллийн дагуу бид сурвалжлагаар энэ чинь ирсэн байна. За бүгдээрээ дотгош орж байдлыг харцгаая. За бид нэр дөрөв давхарт нь гард ирсэн байна. Дотгошоо хамтдаа орцгоё. Сайн байна уу? Энэ сайн нөгөө мэдээлэл өгсөн үү тий? Тий. 0-нд дийш үү тий? За окей. За бүгд явцгаая. Хөө. Ямар том 0 вэ тий? Одоо юу? Ийм хаана баасан бэ? Энэ өөдөд сарж баад юм бах та. Ийм том 0-тэй юм бах та. 0 энэ шүү. 0 энэ үү? За. Пуя. Хөөх. Тэг усаа татаагүй юу? Харин төлөвс дуудчаад хүлээгээл явж байна. За. Ямар ч ностой мэдээ сурвалжлаа. Ямар ч хүндэрчээд усаа татаагүй маань. Сурвалжсан Бэлтак байлаа баярлалаа. Гинүү болон хэлж байна. За ингээд ховж юу яцхан хамтдаа харцгаая. Засал хийлэг гэхээр 72 сая төгрөг шилжүүлээд залилуулжээ. Гинүү. За комментиг харцгаая. Юун 72 сая вэ? Ийм их мөнгөөр ямар засал хийдэг байна? Хүн өөрөө л зөв явбал мөнгө төгрөг төлж засал хийлэх шаардлага байхгүй штэ гинэ. Гайс хамтлагийн дуучин Хэ Батундрал 113 гих хүүхдийг хайгаад олохгүй байна. Олбол түүний буртгалсан бүх дууг устгуулна гинүү. Харин 113 би одоо ямар зүхтаад байгаа биштэй байдагтаа байж л байна штэ хүрээд ирэн л үдтэй те гэсэн гинэ. Монгол улсын гавьяа жүжигчин Лавг очир ЦХИХХ-ний сайт ч номинд залилуулжээ. Гинүү? За description харъя да. Physical Asia шоуны оролцогч
Монгол Улсын гавьяат жүжигчин уран нугараач лавг очир улсын хурлын гишүүн ЦХ-ИХХ-ний сайд Ч номингийн хувь эзэмшдэг Ори студио компаниас ажил гүйцэтгэсэн төлбөр авч чадахгүй яваад байгаа мэдэгдсэн байна гинэ. Хүзний хатан нэрээр 100 гаруй саяыг зайлуулсан эмэгтэйг баривчилжээ гинүү. Комент нь юу гэнэ вэ? Төрөөс төрсөн тэр мөвдөн хулгайчуудаа дээрээ залсан байж ганц эмэгтэйг барьж идэхнээ хөөрхийн монголчууд гинэ. За. Ма стрит. Бэж да. Үй хатан байхгүй шүү дээ. Хүзрээ хатан баригдсан ш та. Тийм л үү. За байхгүй. Гинүү болон энүүрээд өндөрлөж байна. Гэхдээ энэхүү Chairs Piv нь цавуулаггүй тул гиз дүүрэх мэдрэмж төрүүлдэггүй байна. Гэхдээ хэтрүүлэхгүй шуналтахгүй бол зөв шүү манайхаа. Эё Sap guys rapper Gen Z студид ирсэн байна. За ингээд UBC-д тохиолддог Top Down Orcult. Энэ удаагийн локейшн бол Шами байгаа. За ингээд чартын 5 дугаар байр нь машин дотор уцаар оролдог хүмүүс тодорсон байна. Хата замаар л та. Замаа хараагүй өөр яатсий. Гү та машины гажуур уцаа оролтоо болчихл тоо. Энд чинь миний машин, миний утас. Би хаана юугаар орлох өөрөө мэд үгүй болж бөө. Хүний машинд орж иж такси өрнөд суучаад. Чадaltaй юм чи өөрөө машин унаа явахгүй чи. За ингээд чартын number 4. Машин дотроос хого хамаагүй хайдаг хүмүүс. Үгүй. Яасан? Машиныхаа цоогоор хог мог хайхаа болооч. Тэгээ аана их миний машин ямар хогон сов юм стаач. За ингээд чартын 3 дугаар байранд зогсоол тэр машина маш буруу тавьдаг хүмүүс тодорсон байна. Энэ одоо буураа тавьсан байх юм. Уучлаарай. Машина зогсоолоо зүв тавил та. Чадж байгаа юм дарга байхгүй ах юм дүү. За ингээд чартын 2 дугаар байранд машин дотроос охин руу ойролдог орк тодорсон байна. Ой яха. Ой. Ганцаараа юу хийж суугаа юм бэ? Нааш суучаач. Хоёул танилцъя л та. За баяглаа дүү. За ингээд бидний хүсэн хүлээсэн number 1. Энэ нэгдүгээр байранд машинаас октоогоор жолоодог хүмүүс тодорсон байна. Тэдэнд баяр хүргэцгээе. Барьж байгаа. Ой. Яа. Чи машина барих гэдэг юм уу? Юу бариад явчихсан шүү дээ. Тэгээ би өөрийнхөө машиныг барихгүй өөр хэм барих юм. Гандаж шал сохтуу шүү дээ. Машин барьж явж яах гэдэг хойлж жолооч дууд л та. Үгүй би бариа явчих. Шажи надад итгэхгүй байгаа юм уу? За ингээд UBC-д тохиолдог Top Town Orcult лөлөө студид rapper Gen Z шогийн үрстэй хамтаагаарай. Шок бос мэдээний цаг эхэллээ. Энэ оны эхний үйлрэлд улсын хурлын гишүүн им наран туяа буюу нааратай холбоотой 48 гомдлол ирснээр ёс зүйн дэд хорооны хуралд орохоор болжээ. Гэвч ёс зүйн дэд хорооны хурал эрт хүрээгүй шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хойшлжээ. За тий хаардаа. Одоо хүнийг одоо ингэж одоо ийм одоо баахан ийм одоо зүгээр наад аваагаа зайлуул. Наад аваа чинь таалагдахгүй байна. Наад гахаагаа зайлуул. Ийм юмнуудыг өргөдөл гомдол гэж хүлээж авч болдго юм. Өөрөө ясны жил гаргасан гэж юу юм? Бодохгүй байгаа. Туулын хурдны замын төслийг төр зогсоожээ. Энэ талаар хотын дарга Нямбаатараас асуухад тэрээр юу ч дуураагүй бөгөөд олон нийт түүнийг гомдсон гэж үзэж байна. Хууль зөрчсөн гэж үзээд танахын төр зогсоосон гэсэн үг үү туулын хурдны замыг? Энд дээр та мэдээлэл өгөөч. Захиалагч компани учраас, захиалагч тал учраас таны ус огцруул гээд ерхий сайд ерөнхийлөгч шаардлага хүргүүллээ штэ. Энд дээр та ямар байр суурьтай байна? Та мэдээлэл өгөөч. Дэларга. Таныг огцор гээд ерөнхийлөгч ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн биз дээ. Та энэ дээр ямар байр суурьтай байна? Туулын хурдны зам төслийг зогсоогоор алсан биз дээ. Та ямар байр суурьтай байна? Таны яруу. Энэ гэрсэр.
Ерөнхий сайд энэ учрал өөрийн засгийн газрын сайднараа томилжээ. Үүн дээр ихэнх хүмүүс шүүмжлэлтэй байгаа бөгөөд зарим сайдын аав нь хүртэл сонсоод итгэхгүй цочирдсан байна. Би бол яг хавьглаад ирч очирсан энийг сонсоогүй байж байгаа өөр хүмүүс надад хэлсэн. Тэгээд би өөрөөс нь асуухад бол би одоо нэгэнтээ очил ерөнхий сайд бит хоёр чинь одоо нэг үеийнхэн нэг хоёр насны зөрөөтэй. Тэгээд би очил ерөнхий сайдынхаа ажил туслая гэж бодож байгаа. Энэ талаар улсын хурлын гишүүн Эс Эрдэнэ болд ингэж хэлжээ. Тухайн салбарын мэдлэг мэрэгчлэг хүмүүс нь шууд нэрээ таталтаа. Сайдын заяа төрцсөн юм шиг сайн эцэг эхийн буянгаар бид нар ямар одоо улсаар тоглож өв залгамжлагчдаар энэ парламентыг дормжлуулах гэж байгаа юм уу? Тийм байхгүй шүү. Улаанбаатар хотод скутер, мопед, цахилгаан дугуйтай иргэдийг замын хөдөлгөөнд оролцуулах шин зохицуулалт 4 сарын 10-наас хэрэгжиж эхэллээ. Шин журамд 16 наснд хүрээгүй хүүхдийг скутер, мопед унахыг хориглосон бөгөөд хэрэв дээрх насны хүүхэд энэ төрлийн тээврийн хэрэгсэл унсан тохиолдолд зөрчлийн тухай хуулийн дагуу эцэг эхийг нь 100 мянган төгрөгөөр торгох зохицуулалт үйлчилнэ. Ерөнхий сайд асан гишүүн Ил оюун эрдэнэ ерөнхийлөгчийн санаачилсан улсын хурлын гишүүнийг игүүлэн татах хуулийг шүүмжилж эсрэг байр суурьтай байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор ерөнхийлөгчийн дүү Отхон Баяр оюун эрдэнийн өрөөнд орж агсам тавьж нүр рүү нь архи цацжээ. Улмаар гишүүн оюун эрдэнэ Отхон Баярын энэ үйлдэлтэй холбоотой өргөдлийг халдашгүй байдлын дид хороонд хүргүүлсэн байна. Харин Отхон Баяр эр хүмүүс шиг муудахыг алийг тэр гэхв. Цэцэрлэгийн хүүхжийг ингэсэн тэгсэн гэж ярмааргүй байна гэжээ. Таныг одоо арх цацж өрөөнд нь тахаарсан гэдэг юм дээ. Тийм байхгүй. Зүгээр яг эр хүмүүс одоо аль маргалтаж муудалцахыг тэр гэдэг тийм үстэй. Харин юу болсон бэ? Ямар асуудал? Би одоо ястуу харанцыг тэгсэн. Тийм. Яг юунаас би хайрлаж. За би хэлье заа. Би одоо цэцэрлэгийн хөгчийг би тэгэхээр нь тэгсэн, тэр тэгэхээр нь ингэсэн, тэгж хэлсэн, ингэж хэлсэн гэж огтхон ярмаар байна. Эр хүмүүс аль муудалцахыг тэр их тийм үстэй. Там мөрөдөг үстэй. арх ягаад цэцэрлэг? Тийм юм байхгүй. Тийм баг. Цагаагаар юм мэдээг цагаагаарч биш модель Анун хүрэх болно. Өнөөдөр юу өмссөн бол манайхаа? Цагаагаарын булангийн хөтлөгч Anu байна. За iPhone дээр эх 7 хоногийн цагаагаар ингэж гарсан байна. Манай хотод ногоон байгууламж маш муу учраас мэдээж шороогоор шуурах нь ойлгомжтой. Тийм учраас шил зөөж нүдэ хамгаалаарай. Цагаагаарын булантай хамтран ажилласан April Landry. Эх 7 хоногийн ажилд нь амжилт хүсье. Шогийн хүрд ийхүү өндөрлөж байна. Энэ удаагийн дугаартай хамтран ажилласан Cheers шар ариг байлаа. Дараа 7 хоногт уулзлаа. Түр баяртай.